За таны цаг авч хэллээ. За би Улаанбаатар хотын захирагчаар 7 жилийн хугацаанд ажилласан. Миний энэ ажилласан хугацаанд бол газрын тухай хууль шинээр гарсан. Улаанбаатар хотод шинэ бизнес, шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бас ийм сайхан нөхцөл бололцоо бүрдэж байсан. Тодорхой аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааны ашгаар олсон орлогоороо бүтээн байгуулалт хийх, барилга байгууламж барих, орон сууцны хороолол барих ийм сонирхол бол их бий болж эдийн засгийн чадварханч сайжирч байсан. Тийм учраас бол би тухайн үед бол хотын тэр ерөнхий төлөвлөгөөнд заагдсан Улаанбаатар хотын дэд бүтцийг ашиглах тэр бодлогын хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тэр хэмжээ дамжааны хүрээнд нь бол газар олголтын асуудлыг шийдвэрлэж байсан. Миний олгосон газрууд дээр өнөөдөр орон сууцны том хорооллууд, хотын төвийн том офисын барилгууд босож сүндэрлэж ажлын байр бий болж хүмүүсийн амьдралд тодорхой тус нэмэр болсон. Газрын 8-чин гэдэг бол зүгээр улс төрийн зорилгоор өгсөн ийм нэр хоч. Газрын 8 хийлээ гэдэг асуудлаар намайг нэг ч удаа хууль хяналтын байгууллага дээр шалгаж асууж байсан ийм зүйл бол байхгүй. Харин намайг хэвлэл мэдээллээр газрын 8-чин гэж хэлж доромжилж байсан зүйлүүдийг бол би хууль хяналтын байгууллагт өгч нэр төрөө сэргийлж байсан явдал бол маш олон байгаа юм. Тийм учраас бол миний хийсэн энэ газар олголтын асуудал бол өнөөдрийн Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд бас тодорхой хувь нэмрээ оруулсан гэж би бодож байгаа. Үүний үр дүнд бол хотын өнгө төрхийг өнөөдөр хотын төвийн өнгө төрхийг бол хүн хараад бас танихааргүй юм сайхан болж байгаа. Бүгд барилга байгууламжууд болсон, ухсан нүх болоогүй, овоолсон шороо болоогүй, хот шинэ маягийн өнгө төрхтэй болоход бол тодорхой хувь нэмэр оруулсан гэж би бол сэтгэл бас дүүрэн явдаг юм аа. Баярлалаа.